За өглөөний мэд. Нэг ингээд явж байна да. Энэ удаагийн аялал Баянгор говь алтай гэдээ аялж байна. Орчин шин нэг иймэрхүү газар хандлаа. Одоо өглөө 7 цаг өнгөрч байна. Гоё нөө дахиад нэг хэд хоног явна, аялна. Зугаална. Өнгөрсөн жилүүдэд чинь ерөнхийдөө өөрөн гарангаа булган гэж их аялсан. Булган бол ялангуяа бараг 2-3 жил булгаа явсан. Ажлаар бол яг хуу говь алтай завхан өмнөгөө гэж зөндөө явсан л та. Өнгөрсөн жил. Энэ жил хараа Баянгор говь алтаараа ажлаар биш яг аяллаар явчихна. Цаг агаарч гэсэндээ яг гоё болоод ирлээ. Энэ жил ер нь жоохон сэрүүн байгаад байсан. Одоо л яг дулаахан халж эхэлж байна. Энд тэнд нуур устай газраар, голтой газраар явхад бол их гоё тохиромжтой цаг агаартай болж эхэлж байна гэж. Энэ жилийн хувьд бол ерөнхийдөө YouTube эхлүүлээд YouTube хийж эхэлж байгаа. YouTube маань болохоор нүгээр мотоциклтай аялал хийсэн. Бичлэгээр бол ерөнхийдөө баг YouTube-ээ баг эхэлж гэж хэлж болно дөө. Галгаа гэд аялал. Галгаа гэд нэртэй технологи хийж байгаа. Эхний удаадаа мотоциклтай буюу адвенчер мотоциклтай гуруулаа аялсан байгаа. Тэрнийхээ бичлэгийг болоод ингээд тэгээд ерөнхийдөө одохгүй цацгах. За тэгээд тэрний үргэлжлэл болоод ерөнхийдөө явна. Дахиад яг хуу эхний ээлжинд болохоор яг хуу Монголын аль боломжоор янз бүрийн хүмүүсийн очиж болох үзээгүй ч юм уу те эсвэл баг очсон ч юм уу тиймэрхүү агуунуудаар аялах зорилготой тиймэрхүү галгаа аялал буюу агуунуудаар очиж үздэг тийм аяллыг бол хийж байгаа. Би өөрөө нэг мотоцикл ерөөсөө урд нь унж үзээгүй, баг мотоцикл дээр гарч үзээгүй байж байгаа зориг хөдлөөд тэгээд ерөнхийдөө мотоциклийн сургалтанд суугаад тэгээ мотоциклийн аялал хийсэн. Нилээ айцтай явсан. Гэхдээ маш гоё юм билээ. Үнэхээр яг хүмүүс бол мотоциклийг зөвхөн унаарай л гэмээр санагдсан. Мэдээж маш сайн сураад тэгээд болгоомжтой, маш сайн бэлтгэлтэй аялах хэрэгтэй байлээ шүү гэдгийг мэдж авсан. За тэгээд энэ удаагийн одоо говь алтай Баянгорын аяллаа хувьд бол бичлэгүүд хийгээд сонирхолтой байгальтай тийм газрууд дээр бичлэг хийх бодолтой байна. Тэгэхээр яг хоо тэг бичлэгүүдийг оруулна. Тэгээд зав олдох юм бол өөрөө нөгөө машин барьж байгаа учраас бас яг бичлэг хийгээд явхад бол бас жоохон хэцүү юу гэдэг юм бэ. Тэгэхээр тэр бичлэгнүүдээ хийгээд зарим нэгэн сонирхолтой газрууд байвал танилцуулаад тэгээд явна. За ингээ влогтой минь хамт байгаарай. Баярлалаа. Говь алтай. Халуун сум. За ингээ ерөнхийдөө замдаа явж л байна. Улаанбаатар хотоос хараад одоо өнөөдөр 3 дахь хоног дээр явж байна. Баянгор говь алтай. Одоо говь алтай нэлээд хэдэн сумуудаар явна. Байгалийн гоё онцлог гоё байгальтай газруудаар ерөнхийдөө явна гэж хэлсэн байна. Ямар ч нэг иймэрхүү бичлэгэн дээр хэр харагдах нь ямар ч лсэн их гоё харагдаж байна энэ өндөрлөг дээрээс. Яг ийм одоо өглөө хэд юм бэ? 6 л өнгөрч байгаа. 7 модлоо ч юм болж байгаа.
Сонирхсан харсангүй. Иймэрхүү л байна да. Нилийн айхтар өксөр эвгүй газраар гарч ирлээ. Одоо тэгээ ингээ явна да. Тэгээд төд бүр дэше өгсөн. Янз бүрийн сонирхолтой бас эвгүй замуудаар явлаа. Хоёр янзын сонголттой зам байна. Пүрүүс хөдлөхлөөр энэ талаар нь явж байна. Джипний хөдлөхлөөр тэнд нэг замаар гарч ирлээ. За. Өөрийгөө Ховалтай хамгийн Алиун сум. Нэг юм хайрхны хажууд ирсэн байна. Одоо энэ юу чи юу вэ? Тийш авда. Чи юу байна? Юуны хоо гэдэг лээ. Тэгээд юуны хоо лээ. Би нэрийг дандаа мартчихад идэв. Одоо манай омгийн энэ хараа тоошоо ингээд тонгоод ингэж тонгоож иж байгаа. Иймэрхүү байдал дээр болохоор. За нэг иймэрхүү байгальтай газар байна да. Энэ энэ юунд машинд далайн төвчнөөс хэдэн метр гээд гарч ийн үү? Харахад юм байна тий. Тэрийг нэг харж бол. Энэ айлуудаас бол нэлээд өндөрлөг газар. эндээ ингээд зундаа гараад. Бид нэр түрүүн тэндээс урдж бууж ирсэн. Тэр хэсгээс урдж бууж ирсэн. За ингээд доошоогоо ерөөхдөө иймэрхүү газар байна. Ингээд ийм газар айлууд ингээд зусж байна да. Энэ бас ийм хол газар. Энэ айлууд ингээд төв сөрөнгөөсөө маш хол. Тэгээ ийм газар зусж байна да. Ачууд модтой. За Говьалтай аймгийн Халиун сум их цагаан эрэг гэдэг газар ингээд явж байна. Энэ дэвсгээр ингээ агуун ингээд Үнэхээр гоё байгальтай газар. За ингээ хар. Ийм. Ер нь бол зам нь бол гоё биш мэдээж. Ер нь байгалийн ямар нэгэн гоё
гой байгальтай газар ирэхийн тулд угаасаа зам нь гой байдгүй. Тийм учраас нэлээд бартаа саад ихтэй. Тэрэн дээр ингээд явж байна. Маш сонирхолтой гоё. Ингээд цаашаа ингээд өшөө гоё газруудас байгаа. Энэ жишээлбэл нэг юм жижиг агуу байна. Ийм жижиг агуу. Ийм нэг агуу байгаа. Энэ агуу яадаг агуу гинэ? Ихийн юм хаад гинэ. Хүүхэдгүй эмэгтэй хүмүүс ирж мөрөгдөг юм байна. Ийм гоё сонирхолтой. Ийм агуу байна. За ингээл цаашаа ингээд үргэлжлүүлэл явна да. Бас л нэлээд бартаатай чулуу том чулуу ихтэй. Тийм юм байна. Тэгээд бидний дагуулад явж байгаа нутгийн биш юм бол тэгэл угаасаа амар явж гинөө. Амар явж байна. Бид нар бол араас нь тест үнэндээ л барахгүй байна. Ингээл явж байна да. янзын газар. Улаан бүрүүс шүү дээ. Бүрүүс 20 те. Энэ айлын гадаа Бүрүүс орч хамгийн сайн нэг юм шүү дээ. 10-11 бүрсээ те. Бүрүүс 20. Энэ бол агуу надад зам асуултаа. За өчигдөр орой хавцлын дундуур том цав цагаан чулуутай хаттай тийм газруудаар нилээ явж байгаа. Тэгээд хорой болоод говь штэ. Гэтэл говьд ингээд ийм яг хангаа шиг юм газар ирсэн. За тэр модтой. Тэгээ говьд явж байгаад яг хангаа шиг газар үрээдрэнгүүтээ ийм ширгэн дээр ингээд буучиж байгаа. Урд нөгөө замталж исэн нутгийн машин маань буцаад дахиад талгалсан. Ийм газар энэ да. За явсаар хагаад нэг юм уулын ерөнхийдөө орой дээр л гараад ирлээ да. Бидний ирсэн газар тэр доор үүлэн доор л байна да. Бидний ирсэн газар үүлэн доор. Ингээд тэр үүлний доор тэр доор шаргалтад харагдаж байгаа. Тэрэндээс ирсэн шүү дээ. Тэгэнгүүт ингээд ийм газар ингээд нэг айл байж байгаа байхгүй юу? Одоо ингээд цааш өргөжлүүлээд айл явна да.
За нэг зорьсон газар өрөөд ирлээ. За бидний энэ байгаа газар чинь юу вэ? Говьалтай аймгийн Халиун сумын Хараацлагны нурууны ноён мөргөл Баян өндөр овоо. Баян өндөр овоо. За ингээд Далайн түвшнээс 2952 метрт байна. 2952 метр далайн түвшнээс. Ер нь бол 3000 метр л бид нар гараад ирсэн байна л гэсэн үг. Ер нь бол ингэж харагдаж байна. Байгальхан гадал хиймээ сайхан. Ерөнхийдөө ийшээ бол том жипнүүл гарч ирдэг юм байна. Яалтчгүй хоёр талаараа гарч ирдэг юм байна. Хойлоо л хэцүү замтай. Ялангуяа бидний тавчилж гарч ирсэн зам бол бүр амар огцсон юм байна. Нэлээ бас бартаатай өксүр тийм завуудаар гарч ирж байна. Мэдээж энэ сайхан овоон дээр ирэхийн тулд эндээ сайхан мөргөдөж гэр бүл ойр дотныхаа даатгахын тулд гэдэг юм газар ирлээ гэж. Ийм сайхан баянга байна да. Говьалтай аймаг ерөнхийдөө яг эдгээр ус нуруудын орчим орлогын жоохон хангай хэлбэртэй боловч бусад хэсэг нь ингээд дандаа говийн тийм байгалийн нөхцөлтэй байгаад байна. За. Сайхан явж гинөө. Гоё юм. За ингээд дараагийнхаа газар руу хөдлөе доо. За одоо нийт ингээд хэдэн километр явж вэ? Ер нь өнгөрсөн жил би чинь 6500 мянган километр явсан байлээ. Яг тэгээд нөгөө аялал зугаалаад ажиллаар ч гэсэндээ яваал 6500 биш ээ. Бараг 7000 км явцсан юм байна. За энэ жил чинь би евро хар хорин руу 3 удаа, Батөлзий рүү 2 удаа, Өранган Батөлзий рүү 2 удаа, Хөвсгөл рүү 1 удаа явсан. За одоо ингээд Баян онгор Говьалтай гэд явж байна. За ерөнхийдөө ховдтой бас их ойртлоо. Ховд аймагтай. Говьалтай бол нэлээд хэдэн сумуудаар явлаа. Ер нь хүмүүс ингээл тэр аймаг гоё, тэр нутаг гоё гэдэг. Бүхэл аймаг бүхэл нутгууд гоё байгаль байдаг. Говьалтай аймагт бол үнэхээр бас гоё байгальтай газрууд байдаг юм байна. Ер нь урд нь их анзаардгүй мэддэггүйсэн байна. Үнэхээр гоё сайхан байгальтай газрууд байдаг юм байна. Тэгээ явж байна да. Тэгж байгаа. За тэгээд удахгүй бидний 3 найзын мотоциклтэй аяллаа бичлэг удахгүй орох баха. За ингээд түр бака. Нэг газар ирсэн. Одоо би та нарт харуулсан заяа. Янзын газар ирсэн. За гар. За ингээд энэ доошо хэдэн метр байгааг та нар өөрсдөө төсөөлөд бод. Ийм л газар ирсэн байна да. За энэ бол Говьалтай аймгийн Халиун сумын Сүүж бригадын Илэгний орой гэдэг газар байна. За ингээд хэрвээ энэ бичлэгийг үзэх та нар хараад эрхийг хүсч ивэл яг саяны хийснээр яваад ирж үзэж болно. Тэгэхдээ маш сайн байх ёстой шүү. Гэдгийг харуулж хэлмээр биш. Жинхэнэ 4 дугаараа майждаг том жиптэй л ирнэ штэ. Тэнхлэг өндөр машинтай л ирнэ шүү. Айлуулах нарийн. За ингээд ийм гайхамшигтай газар байна. Энэ ингээд доошо хар. Зүгээр одоо энэ камераар бол нэг сайн харагдахгүй заа юу. Яг ингээд тэр энэ доошо ингээд. Яг ингээд
өөрийнхөө нүдээр ингээд ирээд харах юм бол энэ бол зүгээр гайхамшиг. Амар. Тасархай. Тэ, тэндээс л харуул. Ийшээ бараг дэм юм шиг. За ингээд ийм доошо ийм боцрох байхгүй. Одоо ингээд тэр одоо ийм ингээд хар. Ийм гайхамшигтай газар. Ийм гайхамшигтай газар. Тасархай юу? За одоо гоё талаас нь өөр өнцгөөс нь харуулгаа та нарт. Ийм гоё. Ийм тасархай. Одоо сая дараа марууд цаана юу гэж даарч. Шуун бааш. Ийм л шин да. Аялал ерөнхийдөө шударч буцах замд орсон. Баавалтай төвдөө ороод ирлээ. Бууд буугаад ус цасанд орчоод аялал маш сайхан байлаа. Маш гой газруудаар явлаа. Говьолтой аймгийн 4-5 сумаар орлоо. За тэгээ Говьолтой аймгийн гой байгальтай газруудаар явлаа. Зарим нэгэн газар дээр нэх амар удаж чадаагүй. Ерөнхийдөө зам хол бас ерөнхийдөө бартаа зам ихтэй учраас тэр нь дараа нь энэгээр аялах хүмүүс иймэрхүү маршрутаар аялахаар бол машин тэргээ сайн бэлдээрэй. Машин тэрэгний хувьд бол ямар нэгэн асуудал гарсангүй. Саад ихтэй байдаг юм байна. Маш их чулуутай газруудаар том сайр хөндийгөр тэгээд маш том уул нороод давдаг юм байна. За тэгээ мэдээж ингээд хэдэн градус чимдээ ингээд холоос харахад зүгээр ингээд дэвдэг шиг юм руу гарч байна. Дэвдэг шиг юм руу бууж байна. За тэгээд нөгөө дэшээ мацж яхад том 2 дугаар чулуунууд ихтэй жижиг вектор мотортой ч юм уу эсвэл ямар нэгэн мост зост хэрэглээгүй үедээ гарч байгаа тохиолдолд бол болгоомжтой байхгүй болохгүй юм байна. Машин тэргээ бэлдээд өөрсдөө бас дажгүй туршлагатай тиймэрхүү жолоо барьдаг хүмүүс жолоогоо бариад тэгэж явмаар юм биш үү? Ер нь харуулж хэлэхэд. За ингээд буцах замд орлоо доо. Түр бака.